За нийт үзэгчидтэй удахгүй болох гэж байгаа 4 сарын 1 олон улсын инээдмийн баярын өдрийн мэнд төргий Mass Production инээдмийн баяр UB Pass-ын концертын тагамд өөрсдийн шилдэг үзүүлбэрүүдэд тоглоход бэлэн болоод байна. Ингээ бэлтгэл ажил явуулж байна. Бид хүн одоо рекламны зураг авах байраа Садхуанд бас удаг шунхаа хийж байгаа шиг байна. Ингээд 4 сарын 1-ээр бүгдээр хамтдаа аялцгаая. Эдгээр жүжигчд маань бас 4 сарын 1 инээдмэнтэй хөгжилтэй янз бүрийн түүх юу тохиолж бай гэдгийг. За ингээ хамгийн түрүүнд дэлгэр сайхан тэргүүтэй улсууд бол энэ рекламны зураг авах хооронд англи хэлний ном уншиж байгаа байна. Энэ юу гэсэн нэртэй ном вэ? Дэг унш та. Бэгзийн явган хулангийн төвөр. Би тухайлаар хэлж чанаас. Journal of Marketing ямар юм гинөө? Marketing. За, энэ унш чи энийг уншаад үзүүлчих яг. Энэ чи англиас болж байгаа юм байна да. Юу гэж наач? Journal of Marketing. Энэ юу гэж? Reception. Тэгэхээр юу гэсэн үг яг англиар монголоор орчуулвал энэ маркетингийн судалгааны сэтгүүл гэрээ. Та гур бол энэ чөлөөцөөгөө маркетинг хийж өнгөрөж байгаа юм шүү дээ. За 4 сарын 1-нд Mass Production UB Pass дээр ойр тогтоогоо 8 сарын хойш тогтоогоо тий. Үзэгчтэй бол санаж өссөн ойлгомжтой баг. Тэгээд 4 сарын 1-ний холбоотой сайхан түүх ярьж ирэхгүй бид нараас нэвтрүүлэг биелж энэ хооронд. 4 сарын 1 одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө хэдэн жилийн юм болчих. 4 сарын 1-нд бид нар юу хийсэн? Яг Парсын тайзан дээр аагаа хийжсэн. Тэгээ тэр бүр би солин тэргүүний ажилд авчихсан. Гоё ягаад. Энэ нийтийн юм үү? За ямар ч 4 сарын 1 өдөр солин тэргүүний ажилд авчих тийм ээ. За 4 сарын 1-нд цолмон жүжигчин ингэжсэн. Одоогоос 3-4 жилийн өмнө 4 сарын 1-нд яг одоо энэ тоглолт яг энэ шиг манайх тоглолт хийж байхад би өөрийнхөө багийнхаа 10 жилийнхаа найзуудыг бүгдийг дуудчихсан. Тоглолт үзье гээд. Тэгээ маа найз нар эхнэр мэхнэрүүд аваад ирсэн. Тэгээд бүгдийг би өөрөө тэгээ нийц гараагүй 4 сарын 1 гэдэг бүгдийг ингэж хийсэн. Юм тийм үү? Хоорж байгаас тийм. За. Ану одоо хамтлагт ороод удааг байгаа тий. За одоо 4 сарын 1-нд анх удаа масктайгаа нийлж цоглох гэж байна тий. Сэтгэл хэрэг. Амар гоё. Байгадаг ч явах тий. Би өмнө 4 сарын 1-нд би яадагчгүй байсан. Яагаад ийм том ядч байсан? Тий, яадагчгүй. Яагаад ийм том шанаатай болсон? Энийг ярьж гэж. Анхнаасаа л тийм үү. Төрсөн юм. Монгол шанаа. За. Монгол шанаа. За манай буддаг хувцсныхан дээр бүгдээр аялна ирж байна. Сайн мэнүү гэрэлцгээе. Сайн байна. За. Анх удаа гарч байгаа юм шиг. За гэрлээ ганц хоёроор үзэгчтэйгээ за ингээл ярьчихтоо заавал дижитал дөрж хараад яг. 4 сарын 1-нд болж исэн сайхан сонирхолтой үйл явдалд дурсамжтай одоо мартагчгүй тийм зүйл юу байна гэдэг ярьчихгүй. 4 сарын 1-нд ерөөсө мартагдчихгүй юм бол дандаа заанах юм төрсөн өдөр болдог. Тэгээ бид нар дандаа гоё тоглолтууд хийдэг. Тэгээд зритель дүүрэн хүмүүсээр инээдээр одоо эмчилсээр байгаа 10 хэдэн жил болсон байна. Тэгээ сүүл саннаас нөгөө Facebook дээр чин үннээсээ инех юм бол хүний одоо биений 70% нэглээ хэдэн хүн нэглээ эрүүлждэг гэдэг юм эрдэмтэд судалсан байлээ. Би биш эрдэмтэд. Тийм учраас одоо яг чи тэр хувийн сайн тогтооцсон мэт хэрэгтэй. Надаас гадах юм тий. Facebook дээр байлээ яваад. Ямар ч нилээдгүй 50-аас дээш юм байна тий. Тэр ингээд эмчилтийн байлээ. Тэгээд бид нар бол ингээд аяга олон жил ард болно эмчилсэн юм байна. Өөр юу бах те намтай. За ганц зэрэг юу өмссөн? Ойн тоглолтын дээр нэг юм. Хувц хийдэг юм уу? Тий нэг ийм хувц өмсчүүл зүгээр ч юм болов гэж. За тоглолтын талаар сюрприз янз бүрийн задлах юм бол. Их гоё штэ. Гоё штэ гэдэг. Та тоглолт задлах юм бол миний дуртай номер бас тэр номер дээр тоглогдож байгаа. 9 сард бид нэр 9 сараас хойш тоглоог байгаа штэ. 9 сарын номер дээр хамгийн үзэх дуртай нэг гоё номер үү. Халууны баяртай номер. Тэрийг ер нь тайзнараас хараад үзчих их сайхан. Тэгвэл үзэгч ямар ч 4 сарын 1-нд Холливийн хийх юм ээ те. Палс дээр бол. За тэгж ойлгож болно. За энд нэг жүжигчин байгаа. Яг юу хийж ийн баяр мөнөө сайн байна уу? Facebook. За Facebook-оор сонир сайхан юу байна? Юу ах вэ нөгөө бас янз бүрийн асуудал их гарсан байгаа. За хамгийн сүүлийн үеийн сонин одоо шуугантайгаа мэдээлэл юу вэ? Facebook-оор Одоо 9-5 толгой тэгээд энэ Гоки асуудал байна. Гоки асуудал байна. 49 өдөр юу болоод байна вэ? За үзэгчтэйгээ мэдлээ. За сайн байцгаана. Нэгний тоглолт. Та бүхэн энэ төрлийн мэдлэг хүргье тэгээд одоо 4 сарын 1-нд одоо тоглох бэлтгэл бол бүх зүйл мэдээж хангацсан. Гэхдээ бас нэг жоохон дээр үе тоглож ирсэн болохоор тэгээ зурагт интернетээр гараагүй номеруудыг тоглоно. Тэгээд бас урд нь тоглож ирсэн болохоор сургууль хийхгүй. Ягаад ч болохгүй одоо тий одоо
20 жилийн өмнөх 2 хоногийн өмнөх юм мартаад байдаг болчлоо. Зөнж байгаа байлгүй. За. Тэгэхээр сургуулаа игээд сургуулаа Мэдлэгээ болгоод 4 сарын инээдмийн барийн мэдлэгээ болгоод үзэгчтэй галзуу ганц наац одоо явган шиг яриадаггүй. инээд юм гэсэн үг үү? Тий. Тэгэхээр миний царайг л харж гал да. Инээж гинөө та нар гэхгүй бодлоо. За. Үгүй юу ярих вэ? Сандарч байгаа юм үгүй шүү дээ. За бодож байгаа нэгж ярьж байна. За. За манай хувцсын хүн энд байгаа. Солонго? За сайн байна уу? За сайн байна уу? За энэ тоглолтын дээр би нөгөө октоодынхаа стайлистаар ажиллаж байгаа. За. Тэгээд ерөнхийдөө ингээл аюу гоё. Хор хувцсууд л гарт баригдаад их юм. Тэгээд ажиллаа. За. Хэдэн одоо тоглолтын юунд бол хэдэн үзүүлбэрт оролцож байна. Ер нь голцоо дуу шуугууд дүр тоглоод байгаа гэсэн үг айгүй тийм мэдээлэл байсан уу айгүй. Дуу шугам мөртлөө их гоё. Аха. Тэгээд тоглолтоос хүмүүс үзээрэй. За. Үзэгчтэй нэг үзэгчтэй. Юу илэрхийлэх болно. За тэгвэл чи одоо яг ингээ үгүй жүжиглэр үзэгчдийг 4 сарын 1-нд ирээрэй гэдгийг одоо яаж үзүүлэх вэ? За сайн байна уу? За ийш сууж. За та хоёр чинь яг юу хийж байгаа вэ? Ямар үргэлтэй? Цас чихэн ингээд чулуун цэцбэл дөрөв тайзны асуулт шийдэх гэдэг. Тэгээд чимэл гэсэн чинь нэг хэдэн шаар байна. Тэгээд гэрийн хан байна. Шаараар ягчих хэрэгтэй гэрээ хан дээр наана гэдэг. 30 шаар үлээлгдэж энэ үнийн маань толгой эргээд чихэн шүүгээ тэгээс болчихсон. Сүүлийн үед бол одоо сошиалар бол өөрөө чинь турсан тухай яриад байгаа шүү дээ. Яг энэ талаас үзэж хуваалцвал. За энэ талаар хуулзганд би тархалж турсан он жилүүд хүнийгээ номоо хэвлэлтэн. За. Тэгвэл тэрийг уншаад болчих юм байна тий. Хэдэн сард гарах вэ? Нууц шүл. 5 сард нээлттэй ийм. За. Номын нээлт хаанах вэ? Номын нээлт одоохондоо нэг сайн төлөвлөөгүй. Харгач турсан Он жилүүд. зовлонд Он жилүүд юм. Редактор нь өөрөө ажиллаж байгаа юм тий. редактор яасан би өөрөө ууллаа. Инээл юмдаг юм болсон. За. Нэг сайхан явган шиг онгоо яриадаггүй. Эндгоо ч одоо Юу ярих вэ? Чапай петка Тэр царай ирдүү шүү гайгүй. Гонго ер нь нэг яах байна. Ер нь бол өөрөө ч бас их сайн ярьдаг. За. Энэгийг хүсэж байвал 4 сарын 1-нд ирээд гоё нэг За үзэж тэгээ тоо нийж жагаад гоё реклам хийчих тэгвэл. За. Пассын 4 сарын 1-нд тоглоно шүү дээ. За реклам хийчих. Яаж реклам тустай? За. Одоо сайн байцгаана ингээд 4 сарын 1-нд чинь энийг нууж байгаа. Сайн байцгаана 4 сарын 1-ний бидний инээдмийн тоглолт одоо маск бол тоглох гэж байна. Ингээд та бүхний UB Palace-т. За байж байгаа. За тоглож байна. Ингээд та бүхнийг хүрэлцэн ирж нэг өдөр гоё стрессээ тайлж аж аргалтай инээд хүрээ бэлгэж өнгөрөөгөөрэй гэж хүсэж байна. бид нар бас өөрсдөө тоглоог урдсан болохоор бас сайхан байна. Тоглоог ууц гэж одоо яг хэдэн сар болж байгаа? Намраас хойш нь тоглолт хийгээд Намраас хойш. Тэгээ одоо хамгийн одоо бид нар ч өөрсдөө хүсэн хүлээсэн байна. Хүчтэй бас сансан байна, тайзаа сансан байна. Ингээ 4 сарын 1-нд тоглох гэж байгаа түүл их баяртай байна. За. За хоёр дүү юу хийж байгаа юм? Цас чихэр чин зэрэг. Тэр бол харанхан хүлэг батлууд байна. За тэгээд 4 сарын 1-нд гэрэл аваад тайз яаж сольдгийг яруудаар харуулдаг. Ажилласан байна. Та шүний дурантай яриад хэрвээ гэрэл аваад үзэгдэл сольдогдоход бүтэн хаана л бол хаана явж чинь магадгүй Монгол гэр Тайзыг ямар хурдтайгаар ямар төгс застгийг. Тийм ээ бас тайзан дээр жүжиглэх юм байгаа шүү дээ. яг гэрэл хөсөв жүжигч. За ингээд гэрлийн мастер бямд орж гэрэл тааруулж байна тий. Тааруулж. Аха. Энэ асж чинь асахгүй. Энэ одоохондоо асахгүй яг тоглолтын дээр. За тайзан дээр гаралгүй удсан байна уу? Тайзан дээр гараагүй амар бодсон. Хамгийн сүүл соёлын тоглохыг киногоо аваад Хөдөө орон нутгаар. хөдөө орон нутгаар явсан. Баг зэрэг ядарсан сураг байсан уу гайгүй. Баг зэрэг ядраад тустай. Одоо өөрөө хэдэн настай байл ингэх юм. Одоо өөрөө бол дөнгөж хош шүргээд явж байгаа тэгээд. За ингээд бид бүхэн
Сурчлагынхаа зургийг авахуулахад бэлэн болсон байна. Яаж юм бэ? Сурчлагынхаа зургийг авахуулахад бэлэн болсон байна. 4-р сарын 1-ний өдөр, Инэдмийн баярын өдөр, Эрдэнэ зааны төрсөн өдөр, UB Pulse-ийн концертыг тавьд Mask Production та бүхнийг урьж байна. Mask Production үзүүлж байна. Яна энэ хичээл зүгийг аваад гараад ирлээ. Би одоо янз бүрт нь үйл. Өө. Baby shark do 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 baby shark do 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 baby shark do 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 baby shark. Монголын хошин урлагийн Mask Production 4-р сарын 1-нд Инэдмийн баярын үлгч та бүхэнтэйгэн хуваалцахад бэлэн боллоо. Уулзах газар 4-р сарын 1-ний 19 цагаар UB Pulse-ийн концертын ихтэнхэн Mask Production та бүхнийг урьж байна. За би яг анхнараасаа яг нэг асуулт асуунгаа бас энэ үзэгчдэд нэг мэдээлэл хүргэх гэсэн. Энэ би яг юу бодож байгаа вэ гэхээр 4 сарын 1-ний талаар 4 сарын 1-нд яг одоо яг бидний үеийн залуучууд гэдэг юм бол яг биднээс доошх залуучууд 4 сарын 1-ний яг ямар учиртай баяр, яг хаанаас үүсч яг энэ Инэдмийн баяр гэж үүссэн, хөгжсөн тий. Энэний талаар бол ер нь айгүй хомс мэдээлэлтэй байдаг хөлөө. Одоо чинь би ч гэсэн хаанаас үүснэг ер нь бараг мэдгүйгээр 4 сарын 1 гэдэг чинь Инэдмийн баяр. Амун тэгээд дээрээс нь би нэгээ хуураад би биндээ Инэд бэлгэлдэг баяр шүү гэдэг яг тодорхой ерөнхий мэддэгтэй байдаг. Тэгэхээр энийг нэг гоё наахнараас гоё задлж гоё ярьж энэ 4 сарын 1 хаанаас үүссэн. Тэгээд яг Инэдмийн баяр гэж яг ямар учиртай юм. Монголд яг хизэнээс орж ирсэн бэ гэдгээс ахнараас асуух гэдэг байгаа байхгүй. Тийм нарийн юм асуугаад. Тий. 4 сарын 1 бол яг Заанахыг төрсөн өдрөөс 1972 оноос хойш тэмдэглэж эхэлсэн. Яг Монголд яг Инэдмийн хүү одоо Монгол улсын гавьяа жүжигчин Эрдэнэ зан төрсөн анх энэ хүүхэд анх мэдлээд инээж төрсөн тэгээд тэмдэглэсэн. За үүсгэлийн тухай тийм нарийн юм бол мэдэхгүй зүгээр сонссноор бол 17 дугаар зууны үед Францд үүсэж хүмүүс нэг хуурш шоглож одоо тэрнээс үүдээд энэ баяр үүссэн гэсэн тийм түүхэл байдаг юм байлээ. Тэгээ яг тэр нь ингээд явсаар байгаад Монголд бол яг одоо Оростой бас хамт ах トゥ угийн найрамдалтай байх үеэс энэ баярыг тэмдэглэж ирсэн тийм түүхтэй. Тэгээд сүүл рүүгээ энэ баяр маань өшөө өргөжөөд Азта Бадарчин тэргээд бүр том наадам болол тэгэл явсан л тийм л түүхтэй юм байлээ л дээ. За би болохоор энэ хувьдаа бол 4 сарын 1-ийг маш их тийм үр өгөөчтэйгээр ингээд өөртөө нэг тэмдэглэх төлөд эхэлсэн байгаа юм. 4 сарын 1-нд яагаад ингээд өглөө одоо би нүдэ нээжтэй те яг тэр цаг мөчөөс эхлээд би үргэлж инээмсэглсээр хагаад орой масктай тоглолтод дуусгадаг байхгүй юу? Яагаад вэ гэвэл өглөө би сэрэгтэй шүт. Энэ худлаа ярих шиг баригчлаа. Худлаа ярих шиг баригчлаа. Гэхдээ харин тэгээд яадаг вэ гэхлээр би оройн нүүрөө тэмдэглэл хөтэлдэг байхгүй юу? За ингээд маргааш бол 4 сарын 1-ний өдөр би энэ амьдралынхаа 365 хоногт яг 364-т нь яаж амьдрав? 360 270 шиг болоод байна. Жилийн 300 харин тий. 270 жилийн хоног чинь. 365 хаа. 270. За тэр нэг чухал биш. 364-нд би оройн тэмдэглэл хөтэлдэг байхгүй. За маргааш өглөө ингээд сэрэнгүүтээ инээж сэрэл тэгэл оройн унтахтаа инээж унтсан шүү гэл. Тэгэл өглөө сэрэхдээ би өөрөө мэдчихэж. Ер нь бол яг тэгдэг. Тэгээд яг тааралцах баймд зарим нь зочоогоо, зарим нь баг маг өмсөө те. Өөрөө ингээд инээдэмтэй ингээд гоё инээгээд та тэгээ бас бодороо те. Яг нэг өглөөс ирээд унтахтаа бүхэлдэн өдрийг инээж өнгөрүүлж үзнэ гэж та өөртөө бодороо. Ингэх юм бол та бараг 5 жилээс дээш илүү наслахаар өөртөө тийм илүү эрч хүчийг авах бол тийм. Энэхэр хүний хэдэн процент яасан гэлээ? Эрдэмтэд судалсан байлаа. Эрдэмтэд судалсан байлаа. Яг хүн нөгөө нэг чин өмнөөсөө энийг ч айгу олон төрөл штэ. Энэ булчин өвдөх те яг хөвлийн булчин өвдөх эсвэл зүгээр энэ ирүү жилих ингээд энэ чин дотор олон төрөл байхгүй юу? Зүгээр худлаагаасаа хий гэж инээж гин үү? Тэр үнэн голоосоо тэр доороос ундарч байгаа тэр доороос олон янз инээд байгаа. Та бүр яг тэр чин инээдийг олоод яг тэрийг барьж аваад инээсэн бол та үнэхээр 70%-аас дээш өөртөө бол бие эрүүлжүүлэх тийм шууд имийг өөртөө хэрэгжилж инд эрдэнэд тогтооцсон байгаа би биш шүү. Инээд маш чухал 4 сарын 1-нд уулзъя. За цасаагийн асуултанд хариулах миний мэдж байгаа юм бол тэр тийм ээ. За ямар ч байсан тэр
Зааны хэлдгээр тэр Орос ах нартай холбоотой байсан тэндээс орж ирсэн түүх бий. Тэгээ бие бинийгаа бидний хүүхэд ахуй цагтууд ерөөсөө л өнгөрсөн 4 сарын 1 ингэж хуурж тоглодог гэсэн тий. Багч байгаа 4 сарын Тий. За Магнагийн дээр 70 тонн баг зөв би он сарыг бол сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан улсын драмын эрдмийн театр анх энэ инээдмийн баяраар туушир гэдэг хөтөлбөр хийгээд тэгээд тэр маань одоо сүүл нь одоо хэзээ байсан юм дээ. Тэр 2000 хэдэн онд вэ тий. 8 9 хавцаа 8 9 хавцаа ингээд дахиж нэг зах зээлийн шуурганд нэрвдэж зогсоод дахиж нэг сэргэж ирээд тэгээд одоо энэ туушир гэдэг юм зүйл маань бол тэр их дээрээс юутай шүү. Бараг олон жилийн түүх ярих бах тийм ээ. За энэний дараа бол хүүхд залуучийн театр элдв зураг гэж инээдмийн хөтөлбөр бэлтгэж ирсэн. Энд бүх жүжигчид яг одоо тоглож байгаа яг одооны жанраар тий ингээ үзэгдэл болгоод ингээд тоглодог байсан. Сүүл ардчсан өмсгөлөөр 90-ад оноос хойш одоо Батцаны Батцаа гэдэг ах маань гавьяа жүжигч маань энийг үүсгэл санаачлаад одоо орчин цагийн шоу хөтөлбөрүүд бол бий болсон. Тэгээд одоо болтол ингээ хөгжөөд явж байна. Тэр юу ч юм бол багтаас ч юм бол телевизэн зориулттай юм байна. Үхэр мөрөдөжсэн гэвчихсэн байна. За хамбаа чи тайван. Таны инээс чи надад үхэр мөрөдөг хамбардаг хаачтай. Хөрхи. Заяа битэр амьдралын замч удах тусан музам нарийсч тасархаас замгүй авчих байна. Намаа өгчээж ин хүрээд ирэхээр нь би яста чимкат хайх юм чинь. Танаа чи надаас айно би яста чимкат хайх юм чинь. Би яста Телевиз одоо Монгол улсын гавьяа жүжигчин Пүрвэгаа Сэмбэ гэдэг одоо нэрээр алдарсан. Тэр бол бас яг инээдмийн баярт зориулсан телевизийн хөтөлбөр шүү дээ. Тэгээ одоо том төлөөлөгч нар маань одоо тэгээ дорлогч явах одоо ташуу ах, жаншив дорж ах гэл одоо мундаг тий. Яг тэр инээдмийн баяраар жижиг үзүүлбэрүүдийг хийдэг байсан. Бас сайхан бай тэгээ. Тэрийг одоо ингээд бид нар уламжилж аваад өтийн хүртэл бас явж байгаад их баяртай байгаа. Улсын циркэд 4 сарын 1 хөтөлбөр гэж бүр хүний элэг аваад тавьчихдаг тийм хөтөлбөр байсан тийм ээ. Одоо Латип гоо, Цэг гоо, одоо Батсанхах гоо тийм ингээд энэ хүмүүсүүд бүр тулгаж хийдэг байсан тийм. Тэр хөтөлбөрийг бүр одоо би сайн сандаа нэг юу ягаад талиг гэдэг чинь. Биш тал биш. Биш нөгөө нэг юу хүн юу дуу оруулаад тэрийг дагаж хийдэг үзүүлбэр байдаг шүү дээ тий. Тэгсэн чинь Латип гоо гэдэг тэр нөгөө алдаад согтоо алдаад зохиолоо эвлүүлээд 50 тий. Тэгэнгүүт нөгөө тэрийг тайлбарлах гэж юм бүр хүмүүс бүр сандал дээр тогтдог байсан тэр. Тийм чи би төрөөгүй байсан. Дахин зохио алгадав гэдэг. Тэгснээ үнсв гэдэг тий. Өнөөдөр орчин цагт энэ шоу тоглолт инээдмийн жанраар тоглож эхэлсний одоо жишээ нь бараг 30 жил болж шít. Тэгэхээр ч бид нар олон жилийн түүх ярих болж байна тий. Тэгээд бид нар 4 сарын 1-нд үзэгчтэйг яг ингээд өөрсдийн бие даасан тоглолтоороо уулзааг бол бас хугацаа өнгөрсөн байна тий. Эрдэнэ цаа их гоё юм байгаа гэж байна. Бага юмнуудаа бол одоо задлахгүй ирсэн усудаа задлаа тий. За тэгээд 4 сарын 1-нд бидний тоглолтод ирж энэ инээдмийн баяр гэдэг агуулгаар нь бүгдээрээ сайхан уулзцгаая. Бид бүхэн ирсэн усудаа бол гомдохгүй. Сайхан. Одоо ягд үгүй хэлчихээ дээ. За Түмниймэн дуртай инээд. Та бүхэн хүрэлцэн ирээрээ. Наач арай зохиолын дууны нэр үгүй. Гүг зүгээр түмэн л дуртай байхгүй тий. Одоо үнэхээр бас сайхан инээдгөөрөө тэр 4 сарын 1-ний орой бол сайхан цалигсан монголчууд ярьдаг элэг хөшлөө гэж. За тэр Даниэлийн болох байх. Ягаад гэвэл монголчууд ер нь бол бүхэл имийг элэгтэй холбодог. Халуун элгэн нутаг. Элэг имтэрмээр тий? Элэг хөшөө. Элэгний им, элгэмсэг ямар гоё тий?
Дандаа тийм илэг их. Тэгэхээр яг л энийг тийм илэгтэй их бүхэл илэгчин сайхан баярлнаа. Илгийг чинь гүшөөнө. Түрүүний миний хэлсэн шиг өглөөг инээмсгэлж угтаад орой инээмсгэлж унтаарай гэж зэрэг. Тэгээ манай тоглолтоос хараад энэсээр автобусан суугаад такси өрөөд гэртээ хараад энэ ч унтсан шүү дээ. 4 сарын 1-ний хуурдаг баяр гээл ууралдгүй баяр гээл анги охтуудын форм сүгдэг чинь 4 сарын 1 биш. Форм сүгч чинь юу хуураад байгаа. Хормоо гэжсэн юм аа. Тэгжсэн чинь сая таныг харчаад форм болоод. За энэ бол ганцаагүй өөр юм баяр байна. Ёстой тэгдэм бай. За Бидний уурлаарай гэд тэгээд сүгчдэг байсан юм шиг байна миний. тэр баяр энэ чинь уурлуулах сөхөд байгаа юм уу? Хуурах сөхөд байгаа юм уу? Уурлуулахгүй хуураа. Бүрэн бүрэлдэхүүнээрээ та бүхэндээ хамгийн шилдэг, хамгийн гоё сэтгэлийн чинь сэргээсэн, гжигдсэн, баяр баясгалын чинь бадраасан тийм гоё тоглолтуудаа номеруудаа бэлтчихэд байна. Харин та бүхэн 4 сарын 1-ний оройг гоё өнгөрүүлнэ шүү Алдаваа. За ингээд 4 сарын 1-нд Инэдмийн баярын өдрөөр Mass Production уран бүтээлчтэй хамгийн шилдэг, хамгийн гайхалтай, элэг гүшэм сайхан тоглолтоор Mass Production үзүүлж байна. Яна энэ хичээл зүгийг аваад гараад ирдээ. Чи одоо янз бүрийн үе. Аа? Baby shark do 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 baby shark do 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 baby shark do 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 baby shark. Монголын хошин урлагийн Mass Production 4-р сарын 1-нд Инэдмийн баярыг үлгч тав хүнтэйгэн хуваалцахад бэлэн боллоо. Уулзах газар 4-р сарын 1-ний 19 цагаар UB Pulse-ийн концертын эгтэнхэн Mass Production та бүхнийг урьж байна.